Хөөчнө годомжин тавьчихсан болооч. Хөөч болооч. Чам дэварават. Хөөчнө тамхиа болооч өө. Чам дэварават. Өөр хаваа шидэл авчих. Яг асаагаад татаад эхлэх үед бол бүр 6-7 мянган төрлийн одоо энэ химийн хортой бүтээгдэхүүн одоо тэндээс ялгардаг гэж үздэг. За тэндээс одоо 60-70 нь бол хавдар үүсгэх чадвартай байв, канцерогены бодис гэж үздэг. Тамхи хүний судсыг хатууруулдаг. Тэгэхээр энэ судас гэдэг юм чинь бол бүх хэрэгтэнд байдаг. Тэгэхээр энэ судас хатуураад ирэхээр бүх хэрэгтний үйл ажиллагаа хямардаг. Жишээлбэл тархин цус харвах одоо магадлагсан зүрхэнд одоо шигдээс болох ч гэдэм үү. За тэгэл ер нь тарих нөлөөлдөг эргэтэн гэж байдгүй. Ходоод нь шарх үүсгэн. За манай уушинд бол бүр 1 номерт тийм ээ. Эхний ээлжид нэг манай монголчууд ярьдаг архаг бронхитыг үүсгэн. За цаашдах юм бол уушны архаг бөглөрөлт өвчнийг үүсгэн. За тэгээ бүгд цаашлах юм бол уушны хавдар. Тамхичин хүн олон жил 20 30 40 жил тамхи татаад ирэхээр уушин дотор олон тооны хөндөй үүсч эхэлдэг. Бөөрнки хөндөй. Манай монголчууд тэрийг уушаа цоорсон гэж ярьдаг. Энэ тамхины улмаас. Ингээд энэ хөндөйнүүд нь хэзээ нэг цагт хагарч болдог. Тэгэх юм бол уушиг унах гэж найхтар юм болдог. Одоо уушны хараг бүлт өвчний хүндрэлээр одоо тий. Гэмшлийн уушиг одоо тамхи бол хангалттай их хордуулдаг. Тамхиг татж байгаа хүмүүс мэдээж хэрэг хамгийн их хордож таараа. Гэхдээ тэр тамхины удаанд өртөж байгаа. Бидний ярьдаг бол дам тамхиталтанд өртөж байгаа хүмүүс бол тэрнээс дутгааргүй хорддог. Гэхдээ хүн тамхичин байх юм бол одоо өргүү болох, бэлгийн сулд орох ч гэдэг юм асуудал бий. Тэгвэл эмэгтэй хүн тамхи татах эсвэл дам тамхиталтанд өртснөөрөө дутуу төрөх магадлал нь 2.5 дахин ихсдэг гэдэг. Дээрээс нь нэг өсөлтгүй жирэмсэлт гэж байдаг манайд одоо сүүлүүдийг ихсээд байгаа. Манай болохоор агаарын бохирдолтой холбоол тийм ээ өсөлтгүй жирэмсэн болчихжээ л гэдэг. Энэ бол тамхитай бас одоо их чухал холбоотой юм байдаг. Хүмүүс ирээдүгээ бүүсэр таны насыг бонсгодог тамхинаас татгалз та өөрийгөө төдийгүй бусдыг хордуулсаар байна.